За сайн байцгаана. За Хилэнцгийн ордны 5 сарын ерөнхий төлөв бодийг танилцуулъя. За Хилэнцгийн ордны хотод бол нэлээд тийм мөнгө санхүү болоод хувийн харилцаа, хайр дурлалын харилцаанд нэлээд өөрчлөлт орсон юм сар байна нэ. За 24 оны 11 сарын ас хойш л үргэлж ирсэн их суурийг тавьсан тэр нэгэн үйл явдлуудын үр дүнг одоо ер нь үзэж эхэлж байгаа юм байна. За тэгэхээр ер нь бол энэ сар нэлээд хувь талынгийн маш олон өсрэлт, өөрчлөлтүүдийг хийх амьдралын өөрчлөлтийн чухал саруудаа гэж яриад байна. За ерөнхийдөө бол нэлээд тийм оптимист буюу нэлээд өөдрөгөр асуудлыг харна. Өнгөрсөнд бол бас нэлээд гацж исэн тэр бүх үйл явдлууд, тэр бүх ажил, бизнес одоо шийдвэрлэлүүдийн төлөвлөгөө энэ бүхэн бол нэлээд урагшлна гэж байна. За тэгээд ер нь мөрөөдлөө биелүүлэхэд ер нь нэлээд ойртож байна гэж ингэж ойлгож болох нэ. За тэгэхээр Хилэнц, Загас, Мэлхийн энэ гурыг бол усан махбодтой гэд авч үзэж яриад байна л да. Одоо астрологчид. За тэгэхээр энэ усан махбодтой энэ ордуудын тухайтад бол нэлээд тийм таатай том сайхан өөрчлөлтүүдийн үе ирж байна гэд ингэж хэлээд байгаа. За тэгэхээр ер нь бол өнгөрсөн 3-4 дугаар сар бол 25 оны хамгийн одоо тийм бэрхшээлтэй зовлонтой олон сааттай юм уу байлаа л да. За яагаад тэр вэ гэхээр өнгөрсөн оны 11 дугаар сараас хойш ер нь одоо гарын хэрэгсүүд ухалж эхэлсэн. За Меркурий ухаж исэн, Венера буюу сугар гарыг ухарж исэн. За тэгэл ер нь маш олон гаргууд. За Плутон одоо ухарч байна гэх мэтэр. За Бархас ядч бас ухарч исэн. За энэ олон гаргуудын ухрах хөдөлгөөн одоо 4 сарын сүүлд дундаа эсгэлээд ирэн зогсож байгаа. Тэгээд одоо бүх гаргууд урагшилж эхэлж байгаасаар 5 сарыг бол ерөнхийдөө бүх салбарт нэлээд одоо хэц дэвшил гарах ямар нэгэн саад бэрхшээлүүд өмнө нь тулгарч ирсэн саад бэрхшээл гацалт зогсон байдал энэ төр бол өөрчлөгдөх юм уу гэж хэлж байгаа юм. За тэгэхээр за юуны дөрүүд танай одоо Хилэнцгийн ордны 6 дугаар гэрт бод гарыг байрлаж байгаа юм байна. Гэхдээ энэ бол бод гарыг 5 сарын 10-ны хүртэл байрлана. За энэ хооронд яг 6 дугаар гэр бол ажил төрөл, ажлын харилцаа, зөвхөн ажлын харилцаа, өдөр тутам таны хийж гүйцэтгэдэг ажил. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийг хариуцдаг. За тэгэхээр энэ үед бол одоо 3 сараас хойш яг өнгөрсөн одоо сая энэ 3 сараас хойш эхэлсэн ажлын харилцаа тэр нэгэн асуудлыг бол шийдэж үр дүнгийн үзнэ гэж. За тэгээд мэдээж эрүүл мэндтэй холбоотой асуудал байгаа бол бас тэндээс үр дүнгийн бас үзэх нь шүү дээ. За тэгээд 10-аас 26-ны хооронд бол 7 дугаар гэрт орчих юм байна. Бод гарыг. За 7 дугаар гэрт орчхороо яах вэ гэхээр 7 дугаар гэр болвол таны ажил, бизнесийн харилцаанаас гадна бас хувийн харилцаа, романтик харилцаа, гэр бүлийн харилцаа энтрийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ бүх харилцаануудад одоо зарим нэгэн асуудлыг шийдэх оновчтой хариуд, шийдлийг олж харнаа л гэсэн үг. За тэгээд дээрэс нь энэ үед жишээлбэл албан харилцаанд бол одоо жишээлбэл мэрэгжлийн салбартаа жишээлбэл те ямар нэгэн одоо асуулттай тулгарч ирсэн шинэ одоо жишээлбэл шийдэл хайж исэн энэ төр бол тэр асуултанд чинь оновчтой хариулж өгч чадах мэрэгжлийн хүмүүстэй холбоо тогтооно гэж. Яг бол Меркурий буюу бод гараг гэдэг бол холбоо харилцаа, мессеж, мэдээлэл энтрийг илэрхийлдэг л дээ. За ингэж аа. За дараа нь сугар гараг таны сугар буюу Венера гараг таны 6 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За сугар гараг гэдэг бол мэдээж хайр дурлал, өр хөөхөд, за тэрээс нь таатай орчин, гоо сайхан, гоо зүмж таны
таныг илэрхийлж байгаа тэр гадаад өнгөтөрх энэ бүхнийг хариуцдаг. За тэгэхээр таны 6 дугаар гэрт орж иж байгаа болохоор таны одоо ажил төрөл одоо тэр харилцаа бол тэр одоо орчин нөхцөл бол маш танд таалагдана. Ерөнхийдөө асуудал бол их амархан шийдэгдээд эхэлнэ. Ер нь ажиллах орчин таатаагаас гадна ажил чинь одоо танд маш их тийм сонирхолтой санагдаад эхэлнэ гэнэ л дээ. За эхлэгч хоёр нь сонирхолтой байна гэнэ. За тэгээд дээрэс нь мэдээж гоо сайхныг илэрхийлдэг болохоор таны гадаад өнгөтөрчтөө нэлээд анхаарна. Та одоо бусдын анхааралд их өртөн гоо сайхан одоо өөртөө итгэл чинь илүү нэмэгдэн. За бусдын анхааралд их өртөнө гэдэг болохоор мэдээж хайр дурлалын асуудал бас их сонирхолтойгоор өрнө гэсэн үг. За тэгэхээр зарим нэгэн хүмүүсийн хувьд бол одоо яг энэ үеэс эхлээд нэлээд тийм мэдээж хайр дурлалаа хайж байсан ийм хүмүүст бол одоо сонирхолтой учрал тохиолдод энэ үед бүрдэнэ. За энэ үед үүссэн харилцаа бол нэлээд тийм урт удаан хугацааны бас тийм харилцаа байх магадлалтай гэнэ л дээ. Гэхдээ үйл явдалд бол одоо өрнөл хөгжилт нь учиргүй тийм их яарад бас хэрэггүй гэж юм. Магадгүй одоо зарим нэгэн хүний хувьд бол энэ харилцаа одоо нөгөө талаасаач гэдэг юм уу эсвэл та өөрөө ч гэдэг юм уу одоо бас жоохон тийм зай барьсан гэх юм уу жоохон тийм зүгтсэн гэх юм уу нэг тиймэрхүү байдал үүсэж бас магадгүй юм байна. Жоохон тийм энд их яг нөгөө тийм өөртөө итгэлгүй гэхээс илүү одоо жишээлбэл жоохон тийм цаг хугацааны л асуудал гэнэ л дээ. За тэгэхээр энэ үед бол та ингээд хил хязгаарыг л одоо та өөрөө зөв тогтоох хэрэгтэй. Тэгээд хяналтандаа одоо асуудлыг бол та өөрийнхөө хяналтанд авах хэрэгтэй л гэсэн санаа яриад байгаа юм. За тэгээд ер нь бол энэ одоо хайр дурлалын асуудалд бол бас тийм нэлээд бодолтой хандах хэрэгтэй гэсэн нэг юмрхүү мессежийг хэлээд байна. За дараа нь 5 сарын 12-нд бол тэргэл сар таны 1-р гэрт орж ирж байгаа юм байна. За тэргэл сар 15-ны сар. За 15-ны сар 1-р гэрт байна гэдэг бол таны асуудал, таны ажил, таны амьдралын хүрээ, таны зорилго, төлөвлөгөө энэ бүх одоо асуудлыг илэрхийлэн. Тэгтээ 15-ны сар гэдэг бол ямар нэгэн одоо урд нь хийсэн ажил, урд нь хийсэн төлөвлөгөө, ажил, бизнес, эсвэл харилцаа тэр бүхнийг бол үр дүнгийн үзэх үе гэж. За тэгэхээр энэ удаагийн 15-ны сар буюу энэ тэргэл сарыг бол бас нэлээ одоо тийм кармик буюу одоо үлийн үрийн зарим нэгэн одоо занглаа гэх мэт тийм асуудал тийм одоо тэр занглаа энэ гэсэн нэлээд тийм жоохон тийм зөрчилтэй гэх юм уу? Тийм үеиг тийм байдалд оршиж байгаа юм л да гараг иргэсийн тухайтад. Тийм болохоор бол нэг тийм 10 одоо 6 оны үед болсон үйл явдлыг давтах магадaltaй гэж хэлээд байгаа 2016 онд болсон үйл явдлыг бас эргээд санах хэрэгтэй байна. Тэрнтэй төстэй үйл явдал бас өрнөх нь үгүй юу гэдгийг бас эргээд харж хахад бас зүгээр юм байна шүү. За тэгээд мэдээж энд бол их айдас хүчсгээд байх юм байхгүй. Мэдээж яг асуудал гарлаа гэхэд тэр үед болж исэн үйл явдлыг бодоод эргээд энэ жилийн энэ удаагийн шийдэл ямар ухаа гэдгийг одоо харьцуулж үзээд л явчихна гэсэн. За тэгээд дээрэс нь яг энэ үед бол бас Марс буюу ангараг гариг таны 10 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За 10 дугаар гэр гэхээр бол таны нийгмийн статус ангараг гаригийн нөлөөгөөр энэ бол та одоо өөрийнхөө тэр нийгмийн байр суурь нэлийн одоо тийм сэтгэл хангалуун байна. Өөртөө бол нэлийн итгэлтэй байна. Ер нь өөртөө итгэл нэмэгдэнэ л гэсэн. За мэдээж тэгээд ангараг гараг гэдэг бол эрч хүчийг илэрхийлдэг маш идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй одоо харилцаа, идэвхтэй бүх одоо нийгмийн болон өөрийн одоо бүх одоо
үйл ажиллагаанд төвтэй зарчим баримтлахыг илэрхийлдэг л дээ. Тэгэхээр энэ үе бол нэлээд тийм ажил бизнес 10 дугаар гэр учраас нийгмийн байдалд нэлээд тийм төвтэй байр суурийг илэрхийлнэ гэж. Бүх зүйл нэлээд хөдөлгөөн нэлээд урагштай байна гэсэн үг. За 15-нд бол Бархасууд гарыг таны 8 дугаар гэрт орж иж байгаа юм. За 8 дугаар гэр гэдэг бас дахиад бол нөгөө кармик буюу одоо үлийн үрийн энэ бас тэр нөгөө үлийн үрийн заглаа энэ гэсэн тэр нэгэн сэдвийг дахиад хөндөж байгаа юм. 8 дугаар гэрт орж иж байгаа болохоор тэгэхээр 23 онд хийсэн зарим нэгэн алхмууд тэр одоо үйл явдлуудыг энэ үед дахиж хөндөгдөж гарч ирэх магадлалтай гэж. Тэгэхээр тэргэл сар 15-нд гарсан 12-нд гарсан. Тэгэхээр тэргэл сар гарснаас өнгөж хойш бас дахиад тэр кармын зангалаар дээр чинь Бархасууд гарыг орж иж байгаа болохоор энд бас нэг чухал үйлдэлийг бас болох нэ гэдгийг санаад авчихад илүүдэхгүй юм байна. За тэгээд 17-ноос 25-ны хооронд бол нар бод гараг бас ураан гараг. Ураан буюу Тэнгэрийн вангараа гэдэг баха. За тэрнтэй нэгдэх юм байна. Энэ гурван гарагийн нэгдэл болвол үндсэндээ маш том тийм гинтийн өөрчлөлтүүдийг сануулна гэрэлтэй. За бод гараг гэдэг бол мэдээ мессенжер. За тэгэхээр чинь бол за энэ салбар одоо тэгэхээр та 8 дугаар гэр гэж байгаа учраас тийм ээ. Үгүй 7 дугаар гэр юм биш шүү. 7 дугаар гэр. За 7 дугаар гэр 18 оноос хойш ер нь 7 дугаар гэрт. Ер нь асуудал нэлээд тийм тодорхойгүй аль эсвэл тогтворгүй байсан юм байна л да 18 оноос хойш. За энэ нөхцөл байдал бас нэлээд тийм огцом өөрчлөлтөөр бас эргэж магадгүй гэж юм л да 7 дугаар гэр гэхээр мэдээж хайр дурлал нийгмийн бас юуны харилцаа, партнерын харилцаа, гэр бүлийн харилцаа, аль хэдийн бүх төрлийн харилцааг илэрхийлж байгаа шүү дээ. За тэгэхээр уран гэдэг бол ер нь гинтийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Тэнгэрийн вангараг, уран гараг, аянга цахилгаан гэдэг шиг тийм ээ. Гинт аянга цахилгаан шиг л одоо тийм хувьсэл өөрчлөлтийг чамд сануулах нь байна л да. За тэгэхээр энэ бүхэнд бас хараад болгоомжтой гэдэг юм уу? Гэхдээ энэ үед бол ерөнхийдөө урагшлахад бүх урагшилж байгаа энэ үйл явдлууд бол нэг тийм оптимист буюу одоо тийм нэлийн өөдрөгөр харж тийм алхмуудыг хийх хэрэгтэй энэ сануулад байгаа шүү дээ. За дараагийнх нь бол 26. 5 сарын 26-нд шинэ сар таны 8 дугаар гэрт гарна. За 8 дугаар гэр гэдэг бол нууц далд мэдлэг одоо дээрс нөө хөрөнгө хамтын өмч заримдаа бас одоо тийм дотн нууц харилцааг бас илэрхийлдэг. За энэ бүхнийг бол шинэ сар гарч байгаа энэ 8 дугаар гэрт орж иж байгаатай холбоотой энэ асуудлууд бас хөндөгдөх нэ. За 5 сарын 25-нд Сатурн буюу Санчар гараг. За бүх асуудалд нэлээд тийм хариуцлагатай хандахыг шаарддаг. Дүрм журм сахих, хязгаарлал, хууль журмыг сахихыг шаарддаг. Хариуцлагыг шаарддаг энэ гараг таны 6 дугаар гэрт орж ирж байна. 5 сарын 25-нд. За тэгэхээр энэ гараг бол нэг ордод 2.9 жил баг 9 сар гэдэг чинь 3 жил орчим байрладаг. Тэгэхээр 28 оны хүртэл таны 6 дугаар гэрт байрлах нэ. Тэгэхээр энэ бол таны ажил, бизнес, эрүүл мэндийн асуудалдаа онцгой, хариуцлагатай, сахилга баттай, дүрм журмыг сахисан энтер байхыг шаардах нь байна л да. За эрүүл мэндэд гэхэд бол одоо хэрвээ эрүүл мэндийн асуудал гэж ярих юм бол мэдээж та ингээд зөв хэв маягийг өөртөө хөвшүүлэх. Тэр хортой дадал зуршил хэрвээ байгаа бол тэрнээсээ татгалзах. За ажил төрлийн тухайтад бол мэдээж цагийн имийг цагт нь хийх. Маш тийм нарийн чанд төлөвлөгөөтэй байх гэдгийг шаардах нь. Тэгэхээр энэ ажил, бизнес болон эрүүл мэндэд холбоотой энэ асуудал 3 жилийн туршид танаас сахилах хариуцлага дандаа сайжруулж, хөгжиж, дандаа шинчилж, дандаа зөв гэсэн тэрл одоо зарчмыг баримталж явахыг шаардах нэ. За ерөнхийдөө
одоо иймэрхүү сонирхолтой төлөв байдал бууж байна. За тэгээд та бүхэнд энэ хэлж байгаа энэ мэдээлүүд мань таарчээвэл бас коммент буюу сэтгэл хэсэгт нь бас биччихээвэл их сонирхолтой байх болно. Одоо тэгээд дараа уулзъя баяртай.